За. Би хурдхан шиг яваад ирье. Таны хүсч байвал би хамт явж болно шүү. Үгүй. Чи төрүүлж очиод халтар царайд гэрте байгаа эсгийг хараад ир. Хэрвээ байхгүй бол би тэр чавганцтай 50 ярилцаадгая. За ойлголоо. Та энийг барьж өгөхгүй юу? Юмыг яаж мэдэх вэ? Тийм биз дээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд бидний одоо жихэн тоногчсон дуу хоолойтой эрхмүүдийг суурлаар уулзуулж байна. Ингээд энэ удаагийн зочноор маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын дуу орлогын урлагийн холбооны төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүн Үлзийн Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргье. За энэ өдрийн мэнд хүргье. Сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. Чи сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. За. Ажил төрөл өндөр. Өндөр байна. Ааха. За ойрын сонио ачи юу байна танаар? Яг одоо уран бүтээлийг хийгээл тэгэл орчуулгын кинонда дуугаа оруулаад бас. Тэгэл бас дэлгэцийн уран бүтээлд оролцоолно гэл. Ааха. Явж ин та. Тий. За хоёулаа яриагаа таны хүүхэд ах наснаас эхлүүл зүгээр ах гэж бодож байна. Юу гэхээр одоо энэ жүжигчдийн мэргэжлийг хүүхэд ах наснаас одоо сонирхож хүсэж мөрөөдөж сонгоо. Эсвэл одоо өөр хүсэл мөрөөдөлтэй байв уу? Энэ талаас яриагаа хэлье. Би ч одоо 10 жилд багтал нэг одоо тавчхан ярихад нэг ангийнхаа нэг урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог. Нэг тийм л хүүхэд байсан. Нэг дуу байдаг шүү дээ. Нэг дуу дуулцдаг, тэгээд нэг шүлэг уншдаг. Тэгээд тэрийн манай сургуулийн одоо дуу хөгжмийн багш нар маань их анхаарч тэгээд дан ялангуяа уран зохиолын багш нар их ажиглаж намайг. Тэгээд одоо энэ шүлгийг чи унш. Одоо энэ дууг дуулж гэдэг юм ингээд. Тэгээд ер нь 4 5 дугаар ангиас л миний нэг авьяас илэрсэн юм шиг л байгаа юм дөө. Тэгээд бага ангидаа бол шүлэг мүлэг байхгүй шүү дээ. Тэгэл нэг ухаорол 4 5 дугаар ангиас эхлээл тэгэл ангийнхаа урлагийн үзлэгийг хөтэлдэг, тэгээд л шүлгээ уншичдаг. Ахлах ангид ороод л 10 дугаар ангид 8 9 дугаар ангид болохлоо зэрэг сургуулийнхаа алиалагч энэ төр болдог. Нэг тиймэрхүү хүүхэд байсан. Бага тий. Тэгээ яг 10 дугаар ангиа төгсөх жилдээ харин жинхэнэ одоо урлагийн одоо замд орох гэдэг юм миний. Тэр зүйл минь эхэлсэн гэж боддөг юм аа. Яг тэгвэл улсын багшийн дээд сургуулийн кино драма анги гэж тухайн үед шалгалт хавар аваад 10 дугаар анги төгсгөжл. Тэгээд би тэр сургуульд шалгалт өгөөд тэнцсэн. Тэгэл кино драма ангид ороод тэгэл тэн чин 4 жил одоо мундаг том урлагийн мундаг улсуудаар хичээл урлагийн А усаг заалгаал. Тэгэл ерөөсөө энэ урлагийн замд шулуудах тийм зам маань эхэлсэн юм л да. Тэгээс яг багадаа бол жүжигчин боломж гэдэг юм одоо тийм ээ. Тийм хүсэл мөрөөдөл бол яг үндэ бол байгаагүй. 1992 оны намар 3 дугаар курст байхад бид нэг дадлага хийсэн. Ангиара дадлага хийсэн. Тэгээ багш нар маань яг тухайн үедээ ер нь энэ жүжигчний ангийнхан дадлага хийх тийм театрт л ерөөсөө голцоо хийгээд их юм тийм ээ. Ахлах курс хэн ч гэдэг юм уу. Одоо энэ курсээ өөрийнхөө курсыг энэ радио телевиз дээр дадлага хийлгэж яагаад тухайн үеийн радио телевиз удирдлагуудаа манай багш ярьсан байгаа юм л да. Тэгээд ярьж шийдээ. Тэгээ бид нэр телевиз дээр очиод радио телевиз дээр очиод намар 10 сард очихгүй юу. Тэгээд тэнд хүүхдүүдээ очиод яасан хуваарлсан чинь нэг хэсгийн Монголын радиод нөгөө хэсгийг Монгол телевизэд хуваарлаад телевизд азтай телевизэд хуваарлагдсан. Тэгээд тэр үед яг телевизэд яг тухайн үед чи санаж гинэ үү юу? Сурагчдын амралтанд зориулж кино гардаг байсан. Өглөө 10 цаг 10 минутаас 10 цагаас мэдээ яваал 10-10-аас хүүхдээ амралтанд зориулсан. Хүүхдүүд чинь тэр нэгдүгээр үлрэлийн амралт эхэлсэн байдаг үе байсан шүү дээ. 10 сард намар тий. Яг тэрэн зориулж кино гаргадаг байсан байхгүй. Яг тэр үеэр нь бидний яг дадлага таарчихгүй. Тэгээд Германы олон ангид тэр Баянштай сутан гэж хүүхдийн кино гарч ирсэн. За тэн дээр л биднийг одоо оруулсан да. Дадлага хийлгээл ерөөсөө. Тэгээд тухайн үед чинь телевизийн киног нэвтрүүлэгч нар дуу оруулж уншдаг. Мэргэжлийн жүжигч байдгүй байлаа шүү дээ. Тухайн үед тий. Тэгээ бид нар чинь нөгөө урлагийн сургуулийн оюутнууд очихдоо зэрэг тэр кино оруулаад дүрийг хуваарлал ингээ оруулсан. Тэгэл миний одоо анхны орсон кино бол тэр Баянштай цутан гэж кино байдаг байхгүй. Тэгээд дадлагаар ороод тэгэл энэ дуу оруулахын ажил мэргэжлийн хамт чимтэнд би ороод орцсон шүү юм тий. Тэр анхны одоо дуу оруулж исэн мэдрэмж ямар байсан? Айдастай. Тэр чинь тэгээд аим шүү дээ. Тэгэл Зэянд чинь тэгэл бид нар дүр хуваарлж өгнө. За Наранбаатараа чи нэг дугаараадах гээл тэгээ за чиний хоолоо энэ хавцаа очих юм энэ нэг том ахт нь тэгээд энэ аавд нь ингээд салгаж энэ хоолоогоо яан шүү энэ тэгэл юм урлагийн жүжигчний ангийн оюутнчд юу мэдвэ тэгэл тэгээ тэр чин чи боддоо тухайн үед одоо
үндэсний телевиз цөөхөн байсан. Үндэсний телевиз л баг байсан биш үү? 92 он тий. Тэгэл студ яг дуу хүчтэй студент тэр яг байгуулагдаагүй бүрэлдээгүй байсан үе. Эфирт киног шууд уншина. Тийм л байсан үе. Тэгэл бид нар ч ингээл орно. Тухайн цаг моментод яг 10 цаг 10 минут кино эхлэхэд студид сууж ин хөвчээ зүгээл. Тэгэл ингээд сууж шít. Тэгэл алдах хэрэг байхгүй. Текст ингэж хараад тэгэл ерөөсө тэр их орондоо ярьж байгаа юм чинь. Тэгээд зогсоод хөөе энэ дээр засыг гэсэн байхгүй шүү дээ. Эфирчүүд энэ чинь. Тэгэл Цэ хаандагч одоо би сандгийн. Би дотроо багшаа гэдэг л дээ. Студ дотор бид ингээ суугаад оруулдаг гэсэн. Ингээ суучин. Тэгээд тэнгуү Цэ хаандагч ард ингээ зогсож байгаа л алдсан хүүхдээ араас ингээ жоохон чимгэн. Яа их дуурж болохгүй их байхгүй. Хөлс цоолно. Тэгэл дуусаад гараад ирсэн. Харуул сууц. Юу хийснэ мэдэхгүй тэгээд манарсал юм гарч ирж байгаа юм чинь. Ядаж хөвчм тэгэл. Тий, тийм л байсан үе. Халдар царайд кинонд Тойныгийн дүр дуу оруулж ирсэн тий. Нарах. Тий. Тэр чинь Халдар царайд чинь 1994 95 оны үед байна. За тэр үед лид шуугуулж ирсэн кино дөө. Хаста байлдан дагуулсан кино шүү дээ. Тэгээ Халдар царайд чинь 170 хэдэн кино байгаа шүү дээ. Байна уу та. Тэгэхээр жил гаруй дуу оруулсан шүү дээ бид нар. Тэгэл телевиз дотор чинь Тойныга дүрийнх нь нэрээр Тойныхоор аан гэдэг болцсон гүйж явсан тийм. Тэгтэл надад хүндээс оногчсон байна шүү дээ тий. Тэр үеийг чинь дурсаад тэгээд энэ Халдар царайд киноны хэсгээс бас дуу оруулж үзүүл ямар вэ? За тэгье. За тэгье. Мигэл Ангел бидний аялал чамд таалагдахгүй байгаа мó? Үндэ бол үгүй таалагдахгүй байна. Халдар царайдын тухай бодоод л байна уу? Мигэл Ангел гэж. Энэ асуудлаа орхилдоо. Бид арал дээр сайхан зугаацах болно штэ. Тэгээд ч Санта хамт явж байгаа биз дээ. Санта гинэ. Санта надад тамаагүй. Яагаад хамаагүй гэж? Энэ тэр чамд дурлцсан. Шөн чиний өрөөнд ороод ирэх чинь билүү хэмээдлээ. Санта чинь их царайлаг. Кракаст эргэж ирээд чи Халдар царайдыг дурсахгүй ч болчих юм билүү? Яаж мэдхв? Тооны чамаас гой. Бид нар Халдар царайтай чинь хайртай. Эргэж ирээд бүр гэрлэнч гэж бодож байгаа. Эстерлита миний гэргий болно. Ойлгов уу? За. За яаж ийн? Ингээд орох. Тий. Энэ гоё штэ. Хуучны дурсамж сэргэж шүү. Янз бүр штэ. Жилийн дөрвөлрөл жил тойрсон гэж бодохгүй чи. Одоо ингээл жишээ нь би ингээл текст хараад ингээл уншиж яхад штэ. Дүрсэн ангид давхар харна штэ тий. Тэгэхээр дуу оруулагч жүжигчний тэр нэг мэдрэмж одоо үнэлгээ одоо гүйцэтгэл гэдэг юм уу? Мэргэжлийн гүйцэтгэл их өндөр байх хэрэгтэй, чанартай байх хэрэгтэй л доо. Ухаандаа би одоо ингээл эхний мөрөө уншиж дараагийн хоёр мөрийг харцдаг байхгүй юу? Жишээний тий. Тэгээ тэр чинь бол тэр шууд уншилттай их холбоотой. Тий. Тэгээ тэндээс бол би тэрийг сурж авсан. Гэх мэт юм байна л да. Доошоо ингээд хянаад явж яхна шүү дээ тий. Дараагийн үгээ ингээд хянаад явж шүү дээ. Дуу оруулалтын жүжигчид чинь ер нь мэргэжлийн жүжигч байх хэрэгтэй байхгүй юу? Мэргэжлийн тийм ээ. Хоёрдугаар тэгээд тэр гүйцэтгэл гэж байна шүү дээ. Үгэн дээр ажиллах, үгийг яаж ямар арга барилаар хүнд хүргэх юм, тийм ээ? Хаана хүргэх вэ? Тий, тэр үгний нюанс, үгийг яаж хүргэх вэ? Үг гэдэг чинь аимшигчтэй байна. Чухал шүү дээ. Чухал. Тэгээд тэрийг л барьж гүйцэтгэл мэргэжлийн одоо маш өндөр гүйцэтгэлийн өндөр түвшинд хийх ёстой л доо. Дуу оруулалтын ажлын одоо энэ дуу оруулагчийн мэргэжлийн сайхан нь юундаа байдгийг би одоо таны бодлоор сайхан шагаа зөндөө штэ. Одоо жишээ нь одоо ингээд баримтат кино штэ ялангуяа. Баримтат кинонд бид нар дуу оруулна штэ. Тэгэхээр баримтат кино одоо юу гэдгийг жишээ нь нэг хотын тухай гэх юм уу? Нэг амьтны тухай гэх юм уу, тийм ээ? Нэг улс орны тухай гэх юм уу? Нэг хүний тухай гэх юм уу? Бид нар дуу оруулахдаа үзэгчтэй төрүүлээд өөр ойлголт аваад штэ. Тэ? Тэр нь сайхан. Баггүй юу? Өөрөө мэдлэг олж аваад штэ. Мэдлэг олж. Толгоогоо санал. Тэр энэ мэргэжлийн онцлог нь тэнтэй нэг нь тэндээ баг. Тэрийг олж авч мэдчихээд дараа нь дуу оруулаад тэрийг одоо үзэгч түмнийг хөргөж штэ. Тэ? Үзэгч түмнийг одоо оюунд хөрөнгө оруулж байна. Тэрүүгээр нэг сайхан. Баггүй юу? Одоо жишээ нэг хотын нэр байлаа гэхэд, нэг улсын нэр байлаа гэхэд тэрийг зөв дуудаж зөв хэлмээр штэ, тий. Тий. Тэхийн тулд тэр өөрөө мэдчих хэвээр. Нэг түүхийн юм уншлаа гэхэд тэр түүхийн мэдлэгтэй байж тэрийг тий ойлгомжтой уншина. Энэ зохих мэдлэгтэй байх хэвээр тий. Уран сайхны кинонд дууруулсан хоолой, горон Google-ийн кино ч юм уу, олон ангит кино бас хийхгүй шүү. Айгу нарийн. Тийм байхгүй юу? Чи мэдэрдэг тий. Тий. Нарийн тий. Нарийн штэ. Тий. Халтар царайтай дуу оруулжээ.
За дараа нь одоо хүмүүс төрсэн миний мэдгээр бол одоо ямар ч хөөрхөн дүр халбуу гэдэг кино байна. Тийм зөндөө одоо. За тэгээд тэр нөгөө Subaru цэргийн сургуулийнхан гэж байдаг тийм. Тий. ТV-сээр явсан шүү дээ. Цэргийн сургуулийнхан тий. Сонсогчд Subaru сургуулийн сонсогчдын тухай кино. Цэргийн сургуулийнханд би орсон. Тэр чинь бас нэлээд олон ангитай кино шүү дээ. ТV-сээр бас нэлээд хүн төрсэн. За тэн дээр чи Макаров гээл одоо 4-5 дээр ажилласан бас тий. Байд юм аа тий. Тэгээд ТV-с дээр чи олон кино бий. За хоёул тэгвэл тэгээд тэр үедээ эргээд очих нэг дуу хийх үү. За тий. Оо аава таны имийг аваад гарчихлаа. Хэрвээ та завтай үедээ уншмаар байвал энд сэтгүүлүүд байгаа шүү. Харин энд би таны талархлын бичгүүдийг цуглуулчихсан байгаа. Эндээс та бас ширээ чамд бас ямар гай болчих вэ? Ширээ юу? Ширээ. Үгүй таны ширээ чинь манай компанийн шинэлэг сэтгэлгээний төлөөлөл шүү дээ аава. Шин санаа ширээнээс эхэлдэг гэж мэдээгүй юм байна. Чи одоохондоо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч. Миний бодлоор захирлуудын зөвлөлөөс өмнө ширээг солих хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ та өөрөө яваад өгсөн шүү дээ. Ингээд Александр ч гэсэн яг чамтай адил энэ судалд суух хэрэгтэй. Хайр таап минь би энд олон жил ажиллаж байна. Харин ирээдүйн хамаатан маань Питерт айлнуул гэж биш. Миний бизнест ямар ч туршлагагүй. За мэдлээ. Тэгсэн мөртлөө ерөнхийлөгч болох санаа та харал та. Энд. За энд бид бас бүгдийг өөрчилнө. Бүрэн тогтжуулахын тулд нарийн бичиг дутаад байна. Ингээд танд тохирч хүн байхгүй үстэй. Чи эхлээд хүслээ тодорхой болго. Ухаантай нарийн бичих үү эсвэл сайхан хөөхн үү? За нэг бас нэг онц цагийн хооллоор хайлаад ирлээ те. За. Ямар хүс сэтгэл төрж байна. Одоо эн чинь цаг хугацаа хурдан юм а тий. Харин тий штэ. Энд ч 10 жилийн өмнө маргал тий. Олж ирсэн. Ёо тий штэ. Айгу хурдан өнгөрчээ. Тий. Та бол баг саяхан сууж исэн юм суугаад уншиж исэн юм шиг санагдаж байна. Минийхтэй эн чинь Оросын одоо за түрүүн чивтэр ярьжтэй. Subaru сургууль гэдэг тэр юм хамгийн их олон ангитай Орос кино байсан. Дараа нь бол миний орсон энэ бол энэ өргөн төргaalгүй дараа нь орно л доо. Яг Орос кинонд бол. Тий Орос. Энэ би яг одоо санаж байна. 2007 билүү 8 он санагдаад ах юм. Надад бол. Тэгээ тэр хавцаал баг. Тэр хавцаал байгаа. Тий. Тэр үед бас л нэлээд хүмүүс түрээд энийг чи үзэх гэж бас нэлээд юм болж. Тий дуу муун тий. Тий дуу муун нэлээд хийж болж исэн. Тийм кино шүү дээ. Тий. Кино дуу хийж яхад хөгжилтэй юмнууд их тохиолдно үстэй. Зөндөө шүү дээ. Тий. Телевиз дээр нэг хүүхэлдэйн кинонд дуу оруулахгүй юу? 12 3 настай охин хүүхдэд одоо 25 6 таш гэх юм уу тийм ээ. Тийм жүжигч дуу оруулаад байна шүү дээ. Ер нь оруулдаг тий. Тэгэнгүүт нь бид нэг юу яая. Одоо яг насанд нь таарсан 13 настай тэр нэг охин олъё. Тэгээд дуу оруулж үзье гээд. Тэгээ нэг охин олсон юм. Айгу хөөх авьяа шүү дээ. Тэгээ яг нэг тест хийгээд ингээд сонгон шалгуулт хийгээд аваад. Тэгээ тэр охин айгу хөөрхөн дуу оруулсан. Тэгээд дуусаад бид ингэхгүй нөгөө дуу оруулсан Наранбаатар Алтан шагааг хэлдэг шүү дээ. Төгсгөл дээр нь. За миний дүү нэрээ чи хэлдэг юм а. Нэрээ хэлгэсэн. Дуурдгүй шүү. Тэгвэл нэрээ хэлээ мэд одоо нэрээ чи хэлэх гээд штэ гээд. Тэгсэн чинь зүгээр гээд. Тэгээд их юм. Үгүй зүгээрээ гээд. Тэгсэн чинь жинхэнэ нэр нь зүгээр байвал яах вэ? Тэгээд зүгээр. За тий. Тэгээ би уншихгүй юу? Дуу оруулсан гэд зүгээрийн дээр нь хэлчихэр болохгүй. Дуу оруулсан зүгээр Наранбаатар болчихгүй. Тэгээд нэрэнтэй. Тэгэхээр өөрөөх нь нэрийн доор хэлчихэр бас болохгүй. Дуу оруулсан Наранбаатар зүгээр болчихгүй. Нэг тим юм тохиолж ийсэн байхгүй. Тэгээ аав ээжийн дуудаад охин ч одоо ингэ нэрээ хэлэхгүй харин тийм ээ одоо лам мам гэсэн манай зүгээр гэдэг юм аа гэдэг. Тэгээ ховгтой нь хэлж ийсэн шүү дээ. Дуу оруулсан мөнх хотын зүгээр ч илүү тэгээ зүгээр гэдэг нэртэй тийм охин байсан. Бас их ховор нэр байна тий. Тий. Нэг тийм хөгжилтэй юм тохиолдсон. Хог гэж орж ирэхийг чи сонссонгүй. Ууртай байгаа мó та? Санснаар чинь болсонгүй юу? Чи дут заа юу миний буруугаас болоогүй. Тэцээ чиний буруугаас болдог байлаа. Юу гэнэ чи? Ийм хим шидэж байна уу? Тийм үү. Мачи. Хөөх. Тайчгүй шүү. Арай дээр боллоо. Чимээгүй байгаад өгөөч. Яагаад би гэж? Хээ. Тэгтээ бохор нь гоочод эхлүүл яах юм бэ? Мартагдчихгүй үйл явдал болно. Энэ том ослын дараа хүмүүс зөвхөн аюулгүй байдалд анхаарч эхэлнэ. Тэгвэл сайхан л да. Зоригч өрөхгүй бол зүгээр л мөхөөлсний машин гэд бодчих.
За зүйтэй мөхөөлдөс. Чихэрлэг улаан хүрэн мөхөөлдөс. За. За энийг дуу оруулалтын бас нэг хэсэг. Тий. Ам барилт гэж бид нар яриад байгаа даабын гэдэг Тий. хийж одоо үзүүллээ. Энэ талаар бас арга яриач. Тий яг энэ юуны бидний одоо энэ телевизийн энэ орчуулгын кинонд дуу оруулж байгаа ажил биш үү? Энэ бол яг миний бодлоор юу? Нөгөө синхрон уншилт гэж ярьдаг. Синхроны уншилт гэж одоо хагас тоглолттой жүжиглэлттэй мөртлөө тийм ээ цаад тоглолтын яг хагас өнгөний гаргаж хоолой өнгө гаргаж ингэж тоглож хийхийг одоо телевизийн киног тэгж хийж байгаа юм. Саяны битэр уншдаг нөгөө чиний хэлдэг дааб гэдэг ам барилт. Одоо хуучин манай акулууд аваргууд кино үлдэргэж байх чинь яг дублаж хийж ингэж ам барьдаг яг бүр амьсгааг нь хийдэг тийм ээ. Уйлуулаад дагаж уйлдаг, амьсгаад бол дагаж амьсгааддаг тийм ээ. Гүүгээр ингэж бүх юм хийдэг яг ам барьж. Тэрийг сая битэрл жоо ойртуулж яалаа. Яг энд бол одоо жишээ нь энэ бол ингэж детальчилж түүж авдаг тийм ээ. Яг ингээл амьсгааг ингээл за ахиж явъя ингийн гэдэг. Энэ бол яг одоо битээр зөвхөн төхүүлээд ингээд хийсэн шүү. Тий. Дуу оруулалтын бас нэгэн одоо төрөл төрлийн нэг юм л да тий. Одоо тий синхрон уншлаа. Одоо ялангуяа телевизийн кинон дээр бол хүүхэлдэйн кино. Хүүхэлдэйн кинон дээр бол яг бас даабар жоо ойртуулж бид хийж байгаа шүү бас. Хагас өнгөр мөртлөө. Гэхдээ яг жинхэнэ ам барилт бол арай биш л дээ. Уклад гэнэ яг тааруулна гэдэг. Тэр чинь тусдаа шүү дээ. Орчуулгын мөртлөө тусдаа ярьдэн шүү дээ. Тий? Чи мэдчихэж шүү дээ. За тэгээд ахтагаа сайхан ярьж хөөрлөө. За чамтай яг сайхан байлаа шагаа. Тэгээд сайхан л байна. Яг би тэр яриаг үзсэн хүмүүст бол их баярлалаа та нарт. Тэгээд яг бид нар бол хусгал яалаа л доо. Энэ бол их битэрч бас яриан дундаа хэлсэн тийм их нарийн юм мэрэгжил байгаа маа дуу оруулалт мэрэгжил. Ер нь бол бүхэл бүтэн одоо энэ бараг шинжлэх ухааны маягийн одоо энэ мэрэгжлийн тухай энэ дуу оруулалтын ажлын тухай бол бас зарим манай жүжигчд оюунч байна уу 10 даахын энэ маань бас ном энэ гаргасан байгаа шүү дээ. Тусдаа. Бас энэ сэдвэр энэ төр юм хамгаалж мастер энэ хамгаалсан энэ ажил хамгаалсан энэ юм байдаг юм аа. Тэр мөрийн те бас пейсмейстер гарууд үздэг тав хүн харна үстэй гэдэг. Тий. За тэгээд миний урилгыг хүлээн авч өнөөдөр хүрэлцээрч энэ дуу оруулалтын талаар за тэгээд өөрийнхөө ажил амьдралын талаар ингэж бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн. Нараахта баярлалаа. Зүгээр. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Дүүдэж ихсэн амжилт хүсье уран бүтээлий. За баярлалаа. Товчхон ярьлаа. Тэглээ. За тэгээд хэдүүлээ одоо дараагийн зочинтойгоо иргэн уулзъя.